Би таардныг юу сонсох юм? Тэр Одоо тад сонсогдож байна уу? тийм байна. Энэ түг энэ зүрхнийхэн цохилт шүү дээ. Заас. Таавсчлно. Лэ. За. Ээжийн би маш сайн байна. Одоо зөвхөн хүүхдэд төрүүлэхийг л хүлээн хүлдлээ штэ. Баярлалаа эмчээ. За эмчээ. Одоо яг тэр өдрөл төрүүлнэ шүү дээ. Баталгаа хийн гаргаад өгчих. Яг тэр өдөр нь төрүүлнэ тэгнэ гэсэн баталгааг бид нар гаргаж чадахгүй штэ. Хамгийн гол нь анхлан төрөгчдийн хувьд гэх юм бол наашаас наашаа 2-3 хоногийн зөрүү гардаг штэ. Та уг нь мэдээ. Юу гэж байгаа юм бэ? Энэний чинь л танаа эмнэлэг гаргаж өгөх ёстой шүү дээ. Минийхөө. Болохгүй штэ. Юу гэж байгаа юм бэ чи болохгүй гэж. Гэхдээ одоо тэгвэл тэгээд яах юм болж байна? Эсвэл нөгөө юу лээ нөгөө хийсвэр юу? Хийсвэр юу гэж хийсвэр дээр л төрүүлээ. Та ч одоо нас тогтсон хүн гэж ямар муухай юм ярьдаг юм бэ? За. Имэн одоо тэгвэл юм үнэ л хэлье. Минийхөө. Яг үнэндээ манай удмынхан 30 жил нэг ламыг шүтэж байгаа юм. Тэгээд тэр ламаасаа би асуусан байхгүй юу? Тэгсэн чинь яг л тэр өдөр тийм сайн өдөр төр. Тэгэх юм бол удам сайтай, эрдэм номтой манай удмынхныг хаан шиг насаараа тижих тийм хөө төрнө гэж хэлсэн байхгүй юу да минь. Тэгтээ боломжгүй шүү дээ. Үгүй чи яг тэр хийсвэр гэдгээр нь төрүүлчих тэр өдөр. Ядаж жамсороо өөрөөрөө төрөх юм бол ээжд нь сайн, хүүхдийн өсөж боолтон ч гэсэн сайн шүү дээ. Хөө ирдэ. Чи өөртөө амаатай асуудал биш болохоор зэрэг ингэж хандж байна да. Гүнгүй. Ер нь манай удамд гажууд заяан хазсан хүн төрөх юм бол хариуцлагын чи даах юм уу чи даах юм уу? Дугой чи. Энэ хоёр хүртлээ шүү дээ. За хөлтлөгөө муутай өдөр хурмаа хийж болохгүй гэж хэлсээр байтал тэр өдөр хурмаа хийсэн. Одоо би та нартай эвлэрч чадахгүй шүү мэдээ. Имээ. Ихийн биет ямар нэгэн өвчний нөлөө, ямар нэгэн зовөр байхгүй бол өөрөөрөө төрөх ёстой гэсэн манай эмнэлгийн журам байна шүү дээ. Ямар ч боломж байхгүй шүү дээ. Тийм үү? Одоо тэгээ яах вэ? Имийн гадаа нэг утсаар ирж идэрхүү. Тэг. Эмчээ уучлаарай. Манай ээж харин өдөр тутмынхаа асуудлыг үзүүлдэг багштай байхгүй юу? Тэгээл Зүгээр. Хамгийн гол нь тайван байх ёстой шүү зөө. Маш тайван байлгаарай. Байна уу? Байна. Долгор байна багш. За сайн байна уу миний хөө юу вэ? Үгүй энэ их ачи юм. Энэ эмнэлэг заавал өөрөөр нь төрүүлнэ гэдэг байх юм. Энийг яах вэ? Наадах чи яаж болдг юм бэ? Наад чи болохгүй шүү энэ. Наад чи тийм үү? Одоо тэгээ яалтаа. Энэ үү? Хөөе тэгж болохгүй шүү дээ. Яаж болох юм бэ? Баян зүрх дүүргээ байгаад байна шүү дээ. Баян зүрх дүүргээ. Наад цэвтэй. Бурхан минь хүүхдийн хувь заяа да. За би эргээ залгая. За баяртай багш. Эргээ залгая. Хүүхдтэй болно. Минийхөө. За. Уучлаарай минь. Али, хурд. Яа. Яасан бэ? Уучлаарай. Яа. За минийхөө уучлаарай минийхөө. Али. Яа. Бушуулаад өгөөч та нар. ээж яасан юм бэ? Бушуул. Минийхөө уучлаарай. Уучлаарай энэ чи юу энэ эмнэлэг төрж болохгүй гинэ. Уучлаарай. Найз нь бол ажлаа гэдгээрээ хийгээл. Юу ажил гэрийг ажлыг хийхгүй юу? Тий. Мянга хичээлээ зааж байгаа цатгач. Тэг чамаар сонь сайхан юу байна? Хингэр цааллаа штэ. Тийм үү? За, баяр хүргийг хүнтэй суун гэдэг чинь нэрээс баярламаар л мэдээ штэ. Нөгөө бурмаа штэ. Ана найз бүдүн. Хүнтэй суугч байгаа гэж штэ.
Чи аль нэг нь хэлдээс түр байж байгаа юм. Байна. Хөөе, тэгээд тэр нөхөр болох залуу чинь тэгээ юу хийд юм бэ? За. Яа, ийм. Чи яста мундаг. Найс нь ерөөсөө юу яа? Ойрхоноос нэг уулзцаа юу? Хэдүүлээ. Тгий. Мянган буутай хамт уу? За яах юм бэ? Ярьж байгаад бол идэхүү. Тгий. За тгий. За тэгээ удахгүй уулзъя. За бака. Хэрэг залах гэж тий. Ямар Чи юу баяр хөөртэй дуу сонсогдоод байна. үгүй ээжээ. Манай нөгөө нэг найз бурмаа биш үү? Бурмаа ч надаас өөрөө ихч мэд штэ. Тэгээ одоо хүртэл хүнтэй суугааг байсан байхгүй юу? Чи одоо хүнтэй сууд хөрмөө юм гинэ. Тэгээ юу гэсэн үг юм? Ахмад настай хүн хүнтэй сууч хөрмөө гэхээр тийм инээдтэй байгаа юм уу? Үгүй ээжээ. Тэр нөхөр болох гэж байгаа хүн нь өөрөөс нь 10 насаар дүү гэж. Яана 10 гэдэг чи дууй малтарсан гэсэн үг үст. Тийштэй бараг л тийм. Үгүй тэгээд тийм штэ. Тэр найз залуу дүүгийнх нь найз юм гинэ. Яана ямар овсгоотой байдаг байна. Тийм юм гэж бас байдаг. Хөөе, инээдтэй байгаа зү. Тийм байна. За, юу нэнэт таага. Угаасаа сүүлийн үед ахмад настай эмэгтэйчүүд чи өөрөөсөө залуу хүнтэй суух чи мод болцсон штэ. Модо. Тийм үү? Тийм штэ. Хизэнээс тийм мод дэлгэрч вэ? Ерөн сүүлийн үед дандаа тийм болсон ш. Тэр их харин ч авьяастай байна. Тийм үү? Хөөе, чи тэгвэл бэлгүүнэтэй гэрэлчээж. Яати? Хөөсөн чи яати? Хүй болохгүй шүү. Тэр чинь минийх. Бэлгүү минийх. Тийм бэлгүү минийх. Юу? За их чинь авахгүй битээ санаа зов. Яа, тэгмэр тий. Тэгээд манай Мишельд тэгвэл бэлгүүний юун таалагдтыг? А? Бэлгүүний юу? Тий. Бэлгүүн нэгт болохоор нь штэ. Бэлгүүн айгу хөөрхөн. За. Хоёр талахаараа нүдэн дулаахан. За. Тэгээд гурав талахаараа нь штэ. Хацчмаар санагдаад байдаг байхгүй юу? Яа. Би өөр бэлгүүнийг тачлаа. Би бэлгүүнийг тачлаа ярьдээсээ. Баяртай. Саац. Сонсоогүй. Гэж дурлаад эхэлсэн байх юм шүү. Дүүнэр бүр ширүүн байгаа юм да. Энэ одоо хэнийгээ дуурайхаараа ийм болдог байна да. Миний охин шүү дээ. Энэ таар одоо яг юм ижилхэн бодол хөмчөөр гудамжаар явахаар чинь хүмүүс шоолохгүй нь. Юу үстэй харин ч гоё штэ. Та хос цамцсан чи мэддгүй юм уу та? Таны хэн блэ? Мянган буу. Та хэн блэ? Од гэрэл. Тэр нэр нь үтэл шал өөр шүү дээ. Тэгэхэд миний хайрыг бурмаа, намайг буяа. Нэр нь үтэл заяаны асууж шүү дээ. Биш энэ бодол гэдэг яа тий зардаг гадар яа тий нэгийг авахлаар нэгийг дагалдуул өгчдөг юм. Үгүй. Үүчтэй. Хос подолк гэж байдаг шүү дээ. Хос подолк, хос хун, хос сав гэдэгтэй адилхан байхгүй. Хос подолк. Манай хүн хошгинж байгаамаа. Энэ жоохон шооч штэ. Хөөе, за түрүү нэрээ гэрлэх саналын тухай гоё юм ярьжсэн шээ. Тэрийг өргөжлөөд ярил л та. Тийм. Тэгээд бит хоёр өвсгөл нуурын ирэг дээр үүрийн мананд би машиныхаа багаж Тэгсэн чи яасан гэж? Машины багаж дүүрэн сарнайцдаг. Би бүр ухаан авчихж хашаар юу болоод байгааг ойлгохгүй тэгсэн чи харин гэрлэх санал тавьсан надад. Гоё романтик байсан бах та тий. Амар гоё бүр гайхамшигтай. Хүшнээрээ тоор хаана нэрийг гэрлэх саналаа тавьж исэн бэ? Манай мянган агч сэрхий гэрлэх санал тавьсан баха. Юу ингэжсэн юм. Нөгөө нэг тийм гоё орчинд тэгээд Ямар юмных нь гоё орчин байдгийг. Манай хадам аавын үүдний коридорт. Тэгээ нэг тийм сүртэй гууж мууж сүд болоогүй. Тэгээд би яг ороод тухай нөхцөл байдлаа хэллээ, тулгымцсан асуудлаа ярьлаа. Тэгээ аав маань ерөөдөө ойлгоод авал гэсэн тэгэл аваагаа авсан. Тийм л бос. Яа тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь гэрлэх санал авах тэр мөчл өстө гайхамшигтай. Энэ уус залуу улсууд ийм л байдаг шүү дээ.
Нөө. Би бол шал өөр. Харин бол хизээч өөрчлөгдөг. Харин энэ чинь юм алдсан биш. Альцаа. Штэ. Яа. Миний халууцж гин үү? Энийг тайлаад өч. Халууцсан штэ. Үгүй. Одоо уралд давхар дотор уцтай явж байгаа юм уу? Дотор мак байгаа шүү дээ. Улаахан болчиход ах чи халуун дулаан болчиход ах чи дотор уцтай юу? Өө тийм байхгүй. Би одоо энэ өмдний чинь дотор 2 давхар ноос өмд байгаа шүү дээ. Халууцгүй юу? Үгүй ээ. Би 5 сар хүртэл ноос өмддөг явдаг юм байхгүй юу? Дотороо. Болохгүй шүү. Юмыг яаж мэдгүй. Гэнт хүйтрүүл яана. Хашгинж байгаамаа. За бүдэ төлөлийг тулгачихуу. Тэгээ. За ингээ миний хамгаа сайтай цорын гац охиныхоо төлөө энэ хонхыг тулгая. Амттай. Носоозмын дарсчаар дадгүй амтамж чи уухгүй юм те? Би ууч. Айтай гамттай мэн. Зас бүгдээ гач түүл гоё найт орох уу? Гоё найт. Хайра, найтар яах юм бэ? Тэрний хооронд бүгдээрээ гоё цэцэрлэг төрөөл яа. Дуугаараа л да. Тэр та дугуйн та хоёлаа багтаа өмдөг байсан шүү дээ. Тэгээ. Гүгүү юун тэр диско меско. Ямар юмныхан тэр цэцэрлэг. Бид хоёр чинь орой 9 цаг болгон бол орондоо ороод унтчихдаг хоёр байхгүй юу? Сайхан. Орой уусан. Хоёлаа яваа. За тэгээ арай. Энд ч түүний шаргач нэлт гоё шүү. Үй. За яасан гоё байсан уу? Ээжээ. Миний хүрээд ирж байгаа юм уу? Гурдаа чи нөхөн ямар. Хөөе, биш. Чи одоо хүртэл даалгавраа хийж дуусааг байгаа юм уу? Өдөрт чи даалгавраа хийчихэд шүдээ угаагаад орондоо орсон байх ёстой үстэй. Имээ намайг даалгавраа хийчээ шүдэмээ угааж олно гэсэн штэ. Чи яагаад тайлбар тавиад байгаа? А? Тайлбар тавиад байгаараа заа юу? Наш хөөдөр чи. Орондоо Яаж байгаа юм бэ? Аха, энэ их чаацээ. Ойлгомжтой шүү дээ. Мишель одоо ээжийнхээ үгэнд орохгүй, өмөглөөл үгэнд орохгүй, тэр шүд мүдэ угаахгүй, даалгавар хийхгүй эсрэг ээжийг нэрвтүүлж байгаа байхгүй. Одоо хэнийгээ дуурайхаар юм болчихдог байна. Гэтэ сая бас Мишелийг бас арай л ширүүн зодчих шүү. Чи хүүхдээ чи бас зөөлхөн зодохгүй бас дөрөгдөг гэж байгаа шүү. Миний харснаар бол Мишелээс биш, танаас өөрөөс ч юм болсон юм шүү. Надаас уу? Хараачаар тийм л байдаг. Ногоорч. Надаас яхаар болдог. Тэгсэн юм болов? Надад юунд аварлаа? За харуу охтуудаа. Амьдралынхаа ханыг буруу сонгохоор ийм л юм болчих шээ. Шинэ надуурлаад байгаа юм. Ха? Отко. Надуурлаад байгаа юм да. Би яасан бэ? Би бас буруу юм хийсэн. Гэрлээ унтраа. Яг яатсан болоод надуурлаад байгаа юм тий. Сая дарс уусан гэдэг ч юм уу? Тэр хүмүүс чинь дарс марс авч өгөө дайлж яах чинь би тэрнээс нь уухгүй яах юм бэ тийм үстэй. Үй. Отко. Би ямар дуртай дуусан хүмүүс дайлаа өстэй. Би ойлдоо яагаад байгаа юм бэ чи? Гижиг чинь. Гижиг. Тэнийг юм да гижиг хүрхгүй байх. Гижиг хүрэн заа юу. Яагаад байгаа юм бэ чи? Юунд уурлаад байгаа бэ? Дарс хүн хөр нь уугаад өстэй. Чи намайг юунаас болоод уурлаад байгааг чи ойлгохгүй нөө? Дарс уусаж уурлаад байгаа юм шүү. Чи ямар тэнийг юм бэ? Чи тэр бурма тэр хоёр юм яаж байгаа? Яасан? Нэг гин хөгшин дөнгөө юм яриад. Би 4 сар хүртэл дотор өмднөөсөө салдгүй. Орой 10 цаг гэхэд яг орондоо ороод хөншлөө нөмрөөд ингээд унтдаг. Тэгхгүй бол болдгоо яадаг хийдэг өвчин зовлон тийм юм яриад. Би тийм ярьсан юм. Дарсандаа жоохон согтчихжээ. За юм сүртэй. Би одоо дахид тийм ярихгүй. За юу.
Одоо хүн амтны айжуу тийм тэнэг мангар дөнгөө юм ярих. Ер нь би юм ярихаа үлчи. Юм ярихаар би буруу юм яриад байна. За. Одоо маргаашнаас угаасаа мянган боо цоглог байна. За. Хүн амтны айжууд бол дахиж тийм игээ болоо юм ярихгүй. Чиний харцаар л бай. За. Уучлаач штий. Уурлаад тахаар чи яаж унтах юм бэ? Отко. Норон мажд. Норон тахтаа тийм штий. Тишгээ харж. Норон мажд яг нь голоор тахтаа штий. Энд чи ингээ үрлээ. Чамд ядраа. Ингээ үрээд өөрөө маччих за. Йоо, яшигтай юм бэ чи? Йоо. Али надаас өгчий. Йоо. Яа. Зүудэлтэй. Чи маажа төгөлгөө эцтэй мааж чи. Яа, ураа ажиллаа. Ямар гоё юм бэ винэт. Али хуцаа та. За. Хүш минь цэгтэй ганцаар байгаа. Үгүй ийшээсөө. За. Үгүй санаагүй манад гинт ороод ирлээ. Үгүй харин найз нь энэ хавар тавилга үзээ явж ирсэн байхгүй юу? Тэгснэ юм яаж мэдхүү гэж бодоод ороод ирлээ. Ашгүй чи минь байж идэг. Али найз нь гоё цай гэдэг. Үгүй найз нь түрэн кофе уурцсан. Тийм. За. Миний найз жуус уух уу? Зүгээрээ найзаа. Найз нь штэ те үнэндээ чамаас юм гойх гадаа. Надаас уу? Тийм. За юу юм? Найз нь маргааш штэ те 20-ын зураг авалттай. Тэгэд найздаа нэг өдрийн цаг гараад өччих гэж гойх гад. Хөөе ямар гоё. 20-ын зураг авалтаа. Гоё хайз. Найзд нэ штэ. Юу л вэ? Цаг зав байна. Ашиг. Хүш. Нэрээ та хоёр 20-ийнхаа зургийг хаана авахулчихсан бэ? 20-ийнхаа зургийг? Бит хоёр уу? Яа, хаана авахулж исэн юм болоо? 20-ын ордон тухай. Тэр үед ч нэрээ тэндээс өөр газар байгаагүй л дээ. Аргагүй. Тийм штэ. 20-ын ордоноос өөр юу ах юм бэ? Оо, миний харин. Хүй. Бурмаа. За сайн байна уу? Ажил сурсан сайн билээ. За хизээ орж ирв. Дөнгөж сайхан л орж ирлээ. Чи хаачаад ирж байгаа юм? Би энэ нэг нөхрийг олж ирэх гэж явж байгаа л гэдэг. Хөөе, энэ ямар итвэтэй юм бэ? Өстө нэрэ хайрын бурхан биш штэ. Хүй, нүд мүдэн бүр өстө нэр тормочод яг чамтай адилхан юм ба. Толгой нь яхаар имэгдэд хөөрхөн хаан болчтой. Эрдэм намтай хүү ах нэ. Оо. Хүй. За. Энэ хүү чи манай хүү биш аахгүй юу? Энэ чинь харин миний охин байд. Юу? Охин байсан юм уу? Тийм. За. Хөөхөн штий тий. Ямар хөөхөн хөхтүүд вэ? За, нааш ороод. Биш үү? Найз ханураа зүгээр үү? Хайрц жоох ингэсэг тавтахгүй байх шүү. Гүү. Ястаа гоё юм минь цэцтэй хөрхөн би ямар хөөх юм бэ? За, ингэ гарч байгаа. За баярлалаа. Гарч байгаарай. Гоё. За. Яавта. Аюулгүй. Ийм жоохон хэлэхт. Йоо, за эмэгтэй холдчихгүй. За, энийг ирээ. За, аваа. За, дахиад өөр бодлоо. Эмэгтэйгээ нэг өргөдөө. За, дахиад. За тэгэхгүй ингэж өнсөж чагаар ингүүл гоё. Йоо, эмэгтэй айдуу холдчихгүй. Энэ дээрээс суулгах юм. За, ингэ холдчихгүй. За. За, аваа. Шээ илүү гоё ортой дэгэрэ. За. Тэчгүй. За, зураг харж байна. Чи ч одоо ямар охин гэхээр хоодонд хийхэд туслахгүй мөртлөө ингэж хідэж удаг байна. Та бидээ дандаа намайг ингэж л да.
Би угаасаа удахгүй баян найз залуутай болохоор таны ачиг хариулсан заяа. За тэгэж үзээрэй дээ, тэгэж үзээрэй. Ой. За. Цаад гэрдэгч явцтай гоё харагдаж шít. Миний охин ч өстө өнгөлөг харагдаж штэ. За, явсан саний юу вэ? За зураг авалт нь ямар хөө алт юм бэ? Насны зөрүүтэй харагдаж байна уу? Ёстой тэгж харагдахгүй. Ямар ч гоё, яасан ч гоё зураг авалт хийдэг болцсон. Би өөрөөсөө иччихлээ. За тэгээ яг юу авах юм бэ? Та сайн ярил та. Үгүй юуг нь ярих юм? Гоё л байна. Гүчиг хол өрийн ховж сонин ачнаас яриач тий. Нүдэнд харагддаг яриад тахта яадаг юм бэ нү? Үгүй тэгээд яриад ах онц юм алга. Та да атархад ам хаашаа ярьж ядалах. За юунд натаарах тий? Үгүй ер нь чамаагүй штэ. Гой хормын зураг авч болно л гэсэн штэ уг нь. Тэгэхээр чи өөрөө яасан? Үгүй чи эцэг хоёрынхаа үгэнд орсон байсан бол зүгээр тэр зургийг нэр янз л бол янзаар авахулах байсан. Явж ямар ч услахаагүй хүнтэй суучаад. Мэтэ яана яг дэлгэн байхаа болчихоо. Ой, сайн байна юм даа. Би гэрлэх санал тавих гэж явна. Ямар балаа юу яриад байгаа юм бэ? Яасан бэ? Үгүй ингэж болохгүй шүү дээ эн чинь. Юу вэ? Чи яаж шоцож би чи нөхөртэй хүн шүү дээ. Үгүй яасан? Ичмэр юм гараач. Үгүй. Таны бишээ. Би охины чинь гооч явна. Охины чинь. Аа, манай охин уу? Тийм. Ёо. Бүр гайхлаа шүү дээ. Чи намайг хуугаад эхэлж байгаа юм болов уу гэж бодоод. Багшаа! Та минь хүрээд ирсэн үү? Хүрээд ирлээ. Ой, хэн ирчээд юу гуугаад байна гэдэг вэ? Энд тийм гуугаад байна. Би юу байна? Би юу байна? Би гэрлэх санал тавьж явна. Гэрлэхээ. Тий. Охиноо надад өгөөч. Би охины чинь насан туршид нь хоосон оруулахгүй. Жаргаж явах болно. Бити дими яг. Юу ярьж байгаа чи одоо? Яг чи миний охинтой суун гинэ. Чам шиг юм ахмаг насны хүнийг би одоо авчаа. Тэгээд миний хүргэн гэж яриад зовж ах уу? Балаа юм яах юм? Аава. Гарцны чинь гарцтай юу? Бити. Юу аава энэ одоо цагаан. Юу бити намайг тийм амар үгээр дуудаараа зүгээр шиг. Тийм юм байхгүй чи ч юу яасан ичдэггүй. Гэхдээ би чамайг ч одоо англи хэл сайн заадаг гэж дуулаад за нэг охинд минь гайгүй хэл ном заачхулуу гэж бодсон. Үдгсэн харин бүр толгойг нэргүүлээ. Чамайг ийм цаа гэсэн болохоос ямар юм ирээцээргүй юм яриа зогсож байсан юу барьцсан юу гуугаад байгаа юм. За яах. Гэтэ одоо та нар хичнээн эсэргүүцсэж бит хоёрын хайр дурлалыг зогсоож чадахгүй шүү. Тий. Үгүй тийм юм байхгүй. Явж үз. Гаргаа. Аваа. За тэгвэл яг барьж да энийг. Чамайг аваа болчихсон шүү. За энийг түрүү барьж да. Одоо явна үстэй чи. Одоо гарч үз. Одглээ. Бэлэн биз дээ. Бэлэн. Та надад авсан шүү та хоёр. Ой, чи тэр чи хойноос нь явуулаач. Ямар хайм. Яач бач юу? Хүй. Хош. Сайдма. Хүй. Сайдма. Ой, одглээ ээж чинь. Тэр үед гэрээсээ гүйж гараад эцэг их ээж өгөнд орохгүй хідэн сараар алга болж буцаж ирэхдээ яасан. Хороо хорон дээр очиж бүртгүүлчихэд хурмаа ийцэн байсан мэт те. Чи бидний өгөнд орсон бол мэдээ. Хормын зураг байтугай Монголд байхгүй хорм хийх байсан. Ээжи. Тэгвэл тэр үед нь та нар яах гэж эсэргүүцсэн? Тэгээ юу гэх юм? Тэр хөгшин багштайгаа суугаа энийгээ сууж явах юм уу? За ээж одоо болий. Өнгөрсөн юм штэ. Харин дүү минь чи нэг аав ээж ах дүүнараа баярлуулсан нэжгэр сайхан хурим хийгээд энийг хуримын зургийг авахулж үзээрэй. Их ч нь бол одоо өнгөрсөн. Харж ийн ингэж харамсдаг байхгүй юу? Та арай дэндүүлчихэж байгаа юм биш үү? Битийн төсөндөө яасан юм? Тэгвэл хормын зураг авалт яваад сэтгэл санаанд тавгаалцсан байгаа үстэй. Игч танд өрөвдөлтэй харагдахгүй байна уу? Хүүхдүүд гэж хэдэн таарсан юмнууд. Та нар ер нь миний хүүхдүүд юм уу эсвэл дайснууд юм уу? Ер нь чи өнөөдөр оройныхоо хоолыг ганцаараа хийгээрэй мэдв. Яа! Ээж! Яасан дах юм байхгүй.
шүү. Яасан минь хөө. Гиц. Тийм үү? Амчсан татчихлаа. Ой. Өөрөөсөө эцээгийг угаа хой. За чи угаачих л та. Юу гэсэн юм бэ? Өөрөөсөө эцээ усныг өөрөөсөө айгаа угаал та. Хөөе. Энэ гэрийн эзэн би юм байгаа үстэй. Хизээ гэрийн эзэн айгаа угаажсэн юм. Тэгээ би ямар гэрээ эцэгтэй юм уу? Эцэгтэй. Босоо айгаа угаа. Чи ямар сүртэй юм бэ те? Үсгүй сүртэй юм. Эцсуус айгаа тэгээд ингэж орхичих дараа нь би тэгээд ирж байгаа хэвээр. Чи зөрчилтэй. Юу гэсэн үг юм? Би ямар энэ гэрээ чи гэрээ үйлчлэгч юм уу? А? Бос айгаа угаа. Би зүгээр яг өндөө ийм баяа аль би гэр үйлчлэгч хийжсэн бол үдид хичнээн 100 саяар мөнгө төгрөг хураацсан л байгаа заа юу. Чи юу сүртэй юм бэ? Чи одоо сүүлд нь ингэж ярих байсан юм уу? Сүртэй байлгүй яах юм бэ? Эцсуус айгаа угаал та. Ой. Та хоёр ингэж маргалжсанаас тоглоом тоглож шийдчих. Тоглоом оо. Тийш үү. За болж байна. Санаас юм. За. Та хоёр энийг хамгийн түрүүл жангаас нь ойлгоо авах. За, болж байна. Болж байна. За. Түрмээ ойлгосон бол ихээр. За, доктор минь цэвэр ялалт үздэй. За, цэвэр ялсан болог. Аягаа. За, алина ширмэ. Өш. Минийхөө. Жааха цаасаа юугаар нас? Шүсэрээ нас юм. Цогтойхоо. Цавуугаар. Сайн байна. Ястана минийхөө шүү мондоо. Намайг энэ аяг суугааж хоорон та том өрөөгөө сайхан цэвэрлээрээ. Тэгээд од гэрэл чамд гомдож явдаг хэрэг үү? Үгүй ээ, дотроо шаналж явдаг юм шиг байна лээ. Хүссэн үнтэйгээ гэрэлчихэд тэрэнд одоо шаналх юм байдгийм үү? Чи ч эмэгтэй хүний сэтгэлийг ойлгохгүй юм. Эмэгтэй хүн гэдэг чинь хормын талаар өөрийн гэсэн тийм сайхан мөрөөдөлтэй байдаг байхгүй юу? Сая найз охиныхоо хормын зураг авалтанд яваад шаналаад ирэх шиг болсон. Бид нар ч гэж бид нар хэдийгээр яаж хийсэн хоримч гэсэн сэтгэлд нь мартагдахааргүй нэг юм хийх л ёстой байсан юм байна да. Хин ер нь тэрнийг мянган бутаа суу гэж хэлсэн. Хайртай дуртай гэж суучаад одоо бас юундаа шалчганаад байгаа юм. Чи шал өөр юм ойлгоод ах юм. Хөөе. Гош. Ингүүл ятг хэдүүлээ. Хормын зураг авалтаа. Гадаа цагаагаар сайхан байгаа дээр их чи чинь хормын хувцастай зургийг авчия гэл ээж чинь л одоо та нараас асуугаад байгаа юм шүү дээ. Ямар гой санаа гаргасан юм бэ? Нэрээ юу? Мами, та яаж юм романтик санааг бодож олсон юм бэ? Охтуудаа манайхан та нар нь анзаардгүй юм уу? Ер нь энэ гэр бүлд болж байгаа хамаг гой санааг ээж л гаргадаг гэдэг та нар мэдэхгүй юу? Нэрэ тэгдэг байсан шүү хөргөө. Тэг. Од гэрлээ. За чи тэгээ ээжийнхээ энэ санааг юу гэж бодож байна? Би юу одоо ингэж ээжээ начиг сүйдэх бүсгүй гэж юу яах вэ? Миний нүүр мөр жоохон онцгүй бодон модог авахгүй л яах юм бэ? Яалаа бичтэй. Та ямар муухай юм бэ? Юу гэж тэгж ярьж идэв? Таны арьс чинь гоё штэ. Бүр содоогчихаас гоё харагддээ штэ. Нэрээ тийштэй ихчээ. Хичнээн өнгөлөг, толгор харагддаг гэж бодож байна. Заримдаа бүр энэ софт гэрлээс ч илүү хөөрхөн залуу харагдаад байдэн шөө. Охтуудаа та нар ч бүгдээрээ л хөөрхөн штэ. Хай, мянган боо. Чи яг юу гэж бодож байна? Нэрээ. Би яах вэ? Миний хувьд бол яасан ч яах вэ? Тэр хурим гэдэг чинь ер нь тэгэл эмэгтэй хүний хамгийн их тийм дурсамжтай юм байдаг шүү дээ. Тэгээд би хурим хий гэж бодож байсан. Тэгээд даач болоогүй юм ч одоо.
Одоо энэ хормын зураг ахуулаагүй хормын зураг нэгч байдаггүй болохоор тэгэл одгөрл жоохон гутардаг юм шиг байгаа юм л. Юуны тухай яриад байгаа ч ойлгохгүй юм. Эвгүгнэ. Гэхдээ чи тэгээд ой дэмжиж байгаа мó, дэмжихгүй байгаа мó? Нэг тодорхой хэлээ л дээ. Тийм. Одоо баахан мөнгө цааслуулах бах та. Тэгээд аав мөнгөний гаргана гэвэл амаа гэж тэгээд яг ахуулъя. Гэхдээ мэдээж би л мөнгөний гаргана штэ. Өөр хэн мөнгө төлөх юм? Тэгвэл ахуулж өгье, ахуулж өгье. Ахуулж өгье. Үгүй ахуулъя. Үгүй бит хоёр зураг ахуулж өгч байгаа юм шиг болох шүү дээ. За ямар гоё юм бэ? Энэ 4 сарын хамгийн үзэсгэлэн сүд бүсгүйгээр манай од гэрлэгч тодорхой нэ шүү. Үзэсгэлэн 4 сарын бүсгүй чи. Хөөе. Тэгээ наачиг юм хөшин сүд бүсгүй байд юм уу? Юу ярьж байгаа? Миний охин чинь бол өстой жинхэнэ сүд бүсгүй зурган дээр гой гарна. Харин мянга фотошоп хэрэглэж болно шүү дээ. Минийхөө. Яа бэ? Тэр фотошоп мов чинь бас дахиад бөөн зардал шүү дээ, тийм ээ аваа. Илүү дутуу юм зараад яах вэ? Ер нь байгаагаараа давхуул. Хүй. Миний хөч унтаг баг юм уу? Ичээ. Баярлалаа. Юунд тэр вэ? Өрөөлж намаа гэдэгт. Загинсан ч гэсэн дандаа миний төлөө байдагт тань баярлалаа ичээ. Миний хаа. Ээж нь мянгаг сайхан сэтгэлтэй гэж бодоод охиныхаа сандыг зөвшөөрсөн шүү дээ. Би мэднэ. Миний охин ч ээжтэй дандаа нэлхаараа юм баггүй юу? Чи яаж яах вэ? Хүй. Тамиж. Үгүй тавилтаа. Зүгээр үү? Хавар болоод одоо зарим хүмүүсээ хий хоо юм нь хөдөлж ийн гэсэн. Энэ юм хөдлөөгүй байгаа да. Манай энэ яаж зүгээр вэ? Нэрээ манай ээж хурмаа хийж байгаа гэсэн. Битүү хотлоо яриад дээр танаа ээж аав чинь алидэ хурмаа хийж гисэн штэ. Гүй тэгэхэд их гэж байгаа юм шиг үлээ. Ээж ийм гоё хурмын даашин зэмсэн гэсэн гоё ягаад би ч гэсэн өмсмөө лээ. Битүү хотлоо яриад дээр тийм юм гэж хаана ирсэн юм бэ? Бага. Гүй. Нэрээ хоёлаа гэрлэхөө. Гүй. Хоёулаа хитрхий жоохон байна. Тэгвэл жоохон махтай гэрлэхгүй гэж байгаа чинь том болоод гэрлэн гэсэн үг үстэй тий? Үгүй ээ. Юу гэнэ? Юу гэсэн бэ чи сая? Гэрлэхгүй юу? Гэрлээ. Эцэг. Маргаш. Маргаш. Гоё юм аа. За зураг авах. Ээж нь хоо. За яаж авах вэ? Янз бүрээр л ахуулмаар байна. Та хортой хоол идчихлээ. Хортой мөг. Одоо топицкий гепатит болоход ердөө 200 цаг хийсэн. Яа. Очоо. Байж бадлаа. Гонго. Миний хөргөн гэдэг чинь миний хүү гэсэн үг шүү дээ. Хэрвээ чамаа доодох юм бол хичнээн захан байсан чи хамаагүй.
Бид нэгэн дэвэр доо